Тэгэхээр өмнө бичлэг дээр маань бол зарим хүмүүс ямар инжектор ашиглаад заагаад өгч гэсэн. Тэгээд өнөөдрийн бичлэгийг бол тэр асуусан хүмүүстэй болон инжектор ашиглах байгаа хүмүүстэй зориулаад бичлэг хийж байгаа шүү. Тэгээд бичлэгийн дуусчихвээ. Нэг юм сануулж хэлэхэд бол инжектор ашиглаа гэдэг ерөнхийдөө бол бан ахгүй гэх баталгаа байхгүй. Би ерөнхийдөө бол нэг өмнө ашиглаж байгаа 1 хоногийн бодлогоо авчихсан. Тэгээд эрсдлээ та бүхэн өөрөө дааж байгаа гэдэгт мартаарай. За тэгээд бичлэгэнд орцгоё. За энэ тэгээд iPhone дээр ажиллахгүй байж магадгүй. Ямар ч Play Store дээр Ionic GPS гэх нэг гацсан нэртэй аппликейшнийг татаад тэгээд саяныхыг татсны дараа болохоор Google-с Shizuku APK download гэж хайгаад тэгээд аль нэгийг сонгож ороод тэгээд татнаа. За тэгээд application руу ороод pairing гэдгээр дараад notification options руу ороод all notifications олгоод тэгээд developer options руу орно. Тэгээд энэ дээр delete яаж харах болчихсон. Тэгээд USB debugging болон wireless debugging гэдэг асуултаа хэвээр тэгээд wireless debugging руу орсны дараа pair device with pairing code гэдэг дарангууд дээр нэг notification энэ дээр одоо энэ дээр гарч ирж байгаа нэг 6 онтой кодыг хийх хэрэгтэй. Тэгээд миний бичлэг хийж байгаа тэр код хийж болохгүй л тэгээд би бичлэгээ зогсоож байгаад хийсэн. Би ямар ч код хийсэн маань код хийсний дараа бол pairing successful гэж гарч ирэх хэрэгтэй. Тэгээд миний бичлэг хийж яхад ерөөсөө notification харагдахгүй байгаа юм жаа тэнийг санагдсан. Тэгээд ямар ч одоо болчихсон болохоор буцаад Shizuku application руу орно. Тэгээд pairing-с гарч байгаа start-ээр дараад за ингээд 3 секунд хүлээсний дараа ингээд Shizuku is running гэж гарч ирэх хэрэгтэй. Тэгсний дараа буцаад татсан зүйл рүү ороод за энийг later дараад за энэ 3 сонголтоос Shizuku-гийн дараад тэгээд use this folder allow тэгээд энэ дээр allow all time-д орчин. Тэгээд skin рүү ороод за тэгэл одоо хүссэн hero-ныхаа хүссэн skin-ийг инжект хийх боломжтой болж байгаа юм да. За энд ингээд синүүдэн за би таад нарт хүссэн кофег инжект хийж үзүүлье. За дээлт нь бол ямар скинийг одоо инжект хийх вэ гэдэг сонголт гэх юм ааш би яг тэрийн сайн тайлбарлаж байгаа яваалтаж хүссэн кофег гээд инжект чинь за сонгоод инжект скин дээр дараад окей тэгээд ингээд хаваадахгүй тийм надад айгу таалагддаг. За имэйл рүү орсон байна. Тэгээд хэдүүлээ Кусионы скин орч үгүй шалгацгаая. За ингээд орсон байна. Ерхийдөө бол энэ инжектор зарим скинүүдийг болж байгаа хагас дутуу хийж гээдэг. Тэрийг бол ойлгоорой. Энэ бол биний хавь скин инжект хийхгүй болохоор ерхийдөө бол жоохон скинүүд дээр тоолол болоод идэв дөө. Ороод ирсэн. Хэдэл effect voice effect нь дээр орсон. Ингээд тэгээд Ксиана тоглолт үшгэлийг хараа. За ингээд бодлоо харж байгаа. За тэгээд миний энэ удаагийн жоохон хөл бос бичлэг юм аа тэр хөлтэй дуусчих юм. Тэгээд өөр tutorial бичлэг орол бодлогын дээр байгаа болохоор та бүхэн ямар бичлэг хийлгүүлмээр байгааг коммент бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Тэгээд баярлалаа.